Гэр бүл болоод 9 жил болж байгаа од сүрэн ган доолгоор нар хүүхдүүдийнхээ аюулгүй байдал 5 дахь үе бүрдүүлэх үүднээс орон сууцаа борлуулад хашаа байшинлуу нүүжээ. Тэгэд өөрсдийн хүссэн загвар дизайнаар байшингаа барьсан, цаашдаа хашаандаа ажлын байр, тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг олон зүйлсийг нэмж барихаар төлөвлөсөн. За гэр хороолол дэд бүтцээ зөв шийдэж чадвал орон сууцанд амьдрахаас илүү тухтай орчныг бүрдүүлэх боломжтой байгааг НТV-ийн мэдээ онцолж байна. За эднийх од сүрэнгийнх гэдэг аль. За энэ залуу гэр бүл 2021 оны 5 сард энэ нийтдээ 843 м2 талбай бүхий энэ хашааг худалдаж аваад за энэхүү 8-аас 9 сарын хооронд энэ байшинг за нийтдээ 106 м2 талбай бүхий байшингаа барьж энэхүү одоо ашиглалтанд орчихсон дотроо амьдарч байна. За энэ эдний гэр бүлийн хувьд гэхэд их гарын урд үтэй за бүтээлч гэр бүл гэдгээрээ бас онцлог юм байна. За эднийх ингээд үүдний төмөр хашаанаас эхлээд за байшингаа за байшингийн жижиг засал чимэглэл гээд бүх зүйлсээ өөрсдийн гараараа хийж бүтээсэн байна. За эдний хувьд яг ингээд нэг өрөө байранд амьдрахаас илүүтэйгээр за хашаа байшинд ийхүү гэр хороолт амьдрах нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болохоос гадна бас санхүүгийн хувьд ч гэсэн хэмнэлт болж чаджээ. Байранд одоо 20-30 жил зээл төлж тэгж явж ирснээс миний бодлоор хашаандаа ингээ сайхан амьдрал илүү л үр дүнтэй хүүхдүүд хүртэл одоо ажилсаг сурах байх нэгт хүмүүжлийн хувьд ажилсаг тийм бие даасан чадвартай болчих шүү дээ. Одоо нэг өөрөө жижигхэн байранд байхад ч айгүй хэцүүсэн шүү дээ. Хоёр хүүхдээ би нөгөө хувцлаж гарах гэж ихнийг нь уйлаад халууцаал тэгэл аяа ингээл шатанд битий хөр ковид байгаа энэ тэр товчлуур битий хөр гээл гадаа гараал миний хөө шороон дээр сууж болохгүй энэ тэр гээл ерөөс тэгээд нөгөө элсмэлснэх байхгүй шүү дээ. Тэгээд ерөөсө эндэж хурч болохгүй тэндэж хурч болохгүй гээл нэг ийм тэгэл нэг агаарлуулсан ерөөхдөө нэр хийгээл орж ирдэг байсан л да. Тэр бол надад айгүй төвөгтэй байсан. Жохон хүүхдүүд юм чинь цонхоор бүр ингэж өнгөж харах гэж зүтгэж байснаас намхан цонхон дээр очиод шууд ингээ харахад гадна байгаль харагдах үднээс бас хүүхдийн өрөөнийг цонхоо ингээд бас намхан ингээд том цэлгэр хийж өгсөн. За гэрийн эзэн од сүрэн гагнуурчин эхнэр ган долгор нь цагуурийн инженер мэргэжилтэй. За гэхдээ тэд хамтран барилга байгууламж шилэн басаад хийж хуваарь хөдөлмөр эрхэлдэг. За тэд гэр бүл болсноос хойш 9 жилийн хугацаанд нэг өрөө байртай болох гэж олон хүндрэл бэрхшээлийг туулж үр тавьсан. За гэвч нэг өрөө байранд төдийлөн тухгүй за хүүхдүүд тоглож наадахад хүндрэлтэй зэрэг олон асуудалтай тулгарсан юм. Сандаа гэдэнд өөрийгөө зарцуулах уу гэдгээ би эхлээд яг ерөнхийдөө тэрийгээ ер нь бол нарийн сан гаргаад тэгээд яг тэрийгээ дагуул ерөнхийдөө барьсан. Анх хоёлаа хүүхдээ доглуулах сайхан сарвчтай болох юмсан дээ. Зундаа гоё тэрэндээ мах шарж идэлтэй гэл тэгэнгүүт тэгээ нэрэ чи зураг гаргачаа чань ингээл хийгээд өгье гэл. Тэгээл ингээл хоёлаа хийгээл маа нөхөр барайл өгнө би ингээд санаа гаргаад тэгээл маа нөхөр хамгийн гол нь гоё дэмжээ өгчдөг ах. Тэгээл болж ийн гэл. Одоо энэ гэр хорооллууд нь одоо нэг төвийн шугамж сүлжээ одоо нэг дид үтсэд нь ороод ирэх юм бол айл болгонд сайхан амьдрахыг хүсэж байгаа шүү дээ. Уул нь одоо их нэртэйгээ хамт хоёулахнаа л хийлсэн. Тэгэл дундуур нь одоо би чинь хийж чадахгүй ажил надад байгаа шүү дээ. Би ч бүгдийг хийх биш. Өрлөгөө хөнөр хийлгэн, шавраа хөнөр хийлгэн. Тэгэл тий тусалсан хүмүүс айгүй их байгаа. Манай найзууд одоо за тэдний 106 м2 бүхий энэ байшин нам даралт цахилгаан хоцолсон халаалттай. За хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ханны ирмэгийг өнцөггүй гүдгэрхийж за таазаач өөрсдийн хүсэл тохируулан өндөр болгож байшингийнхаа өнцөг болон мөрийг өөрсдөө төсөөлж төлөвлөжээ. За тэд 3 жилийн дараа гэхэд хашаагаа тэр чигээр нь ногоон байгууламжтай болгож өөрсдийн ажлын тусгай байр хүүхдийн тоглоомын талбайтай тухтай болгоно гэж хэлж байлаа.